Яг зүүмсийн гишүүд энэ удаагийн хуралд нэлээд идэвхтэй оролцож байгааг бас манай байнгын орны гишүүд бас анзаарсан баха. Зүүмсийн гишүүн одоо бас Идрот, Утганбаяр, за мөн одоо байнгын орны гишүүн биш Соронзон болд болон Бадансүрэн гишүүд бас бүгдээрээ орж ирд ингээ ярьж байгаа маа. Тэгээд гишүүд маань болон бас олон нийт маань энийг бас ойлгосоо гэж бодоод байгаа. Бид ингээ бүтэн сар гарan багуудаар манай одоо 3 аймаг нэг 200 гаруй багтай. Тэгээ бүгднийг нь бас одоо алгасахгүйгээр орж уулздаг зохион байгуулъя гэдэг. Тэгээ хамгийн их хэрэгдээс гарч байгаа асуудлуудаа нэг хойноос нь хөөцөлтөөд тэгээ тодорхой үр дүн гаргахын төлөө ажиллая гэдэг ийм зорилготой ажлуудаа бас ирэмблээд ингээд явж байгаамаа. Түүний нэг нь бол үндсэндээ энэ залуу малчтын асуудал, залуу яачтын асуудал, за түүнтэй холбогдлолтой одоо бас тодорхой энэ асуудлуудыг одоо шийдвэрлэхтэй холбогдлолтой асуудал. Суураараа энэ асуудал нь өөрөө нутгийн одоо энэ шилмэл одоо энэ үйлдвэр угсаагаа хамгаалахтай холбогдлолтой генетик нөөцийн одоо хуультай холбогдлолтой асуудал бас байгаамаа. Тэгээ энэ утгаараа бол одоо бид бүхэн энэ асуудлыг бас байнгын ороогоор хилцье гэдгийг бас өнөөдөр одоо хилцлээ. За нэлээ бас олон асуудал үүнийг дагаад бас байгааг өнөөдрийн бас хурал харуулж байна гэж ингэж одоо бас одоо бодож байгаамаа. Тэгэхээр хэд хэдэн ажлын хэсгүүд байгуулагдасаа гэж бодож байна. За ялангуяа одоо өнөөдрийн хурал дээрээс дүгнэлт хийхэд бол Монгол үйлдвэр омгийн адууны одоо энэ малын удмын үнэлгээг, удам зүйн үнэлгээг үндсэндээ одоо хийхтэй холбогдлолтой энэ ажлыг бас Хүнсүтэн аж ахуйн үйлдвэрийн яам бас энэ дээр тодорхой төсөв санхүүгийн тусах чиглэлээр бас анхаарал хандуулаад саналаа оруулж ирээсэй. За Монгол үйлдвэр омгийн адууны генетик нөөцийн төлөв байдлыг тогтоох түүнтэй холбогдлолтой бас энэ одоо судалгааг нэг нь бол одоо генетик нөөцтэй холбогдлолтой нөгөөх нь болохоор энэ үйлдвэр омгийн одоо удам зүйн үнэлгээ хийхтэй холбогдлолтой энэ асуудлуудыг яг эцэслээд шийдвэрлэсэй гэсэн ийм саналтай бас байгаамаа. За гурав дахь нь бол одоо энэ генетик нөөцийн тухай хуулийн дээр заагдсан байгаа тодорхой асуудлаар за хяналт одоо үнэлгээ явуулах тэр дундаа одоо энэ импортын адууг тодорхой хугацаанд хориглохтой холбогдлолтой асуудал дээр ажлын хэсэг байгуулан ажиллая гэдэг ийм тодорхой одоо бас саналтай байгаамаа. Тэгээ эдгээр гурван асуудлыг цаашд нь одоо хэрэгжүүлэх чиглэлээр байнгын орооноос тодорхой одоо саналуд гараад ингээ явах нь бол зүг байна.